Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган мэдчилж байна. 20 гаруй жилийн түүхтэй DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсөн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид шинэхэн дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээллүүдэд танилцуулахад бэлэн боллоо. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Монгол Улсын анагаах ухааны доктор Инх Болдымж Дархан хотноо энэ сарын 6-ны Бям гарагт хүрэлцэн ирж хавтрын радиологийн эрт илрүүлийн үзлэг оншилгоог хийх гэж байна. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэнэ. Анагаах ухааны доктор хавдар судлалын үндэсний төв Бриллиант нэгдсэн эмнэлэг улсын 2 дугаар төв эмнэлгийн элэг цус нойр булчиргаан хавдрын мисцослын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Инх Болд алтан их эмнэлгийн урилгаар Дархан хотноо ажиллаж элэг цус нойр булчиргаан хавдрын эрт илрүүлэг үзлэг оншилгоог хийх гэж байна. Үзлэг хийгдэх огноо 2025 оны 12 дугаар сарын 6-ны Бям гараг алтан их эмнэлгийн байранд явагдана. Үзлэгийг дэлхийн номер 1 хит 50 аппарат буюу 2025 оны 6 дугаар сард үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн Samsung Madison Hera Z20 5D AI аппаратаар хийж гүйцэтгэнэ. Үзлэгт цаг авах утасны дугаар 7037 79 99. Эмнэлгийн байршил Шин Дархан Парк 5 3 хотхны 100-гийн 1-р байранд байрлалтай. Дарханчуудаа дашрамд дууртахад алтан их эмнэлгийн хүү Монголд царийн ганц хүчирхэг эхо аппаратыг эмнэлэгтээ суйрлуулсан бөгөөд эмэгтэйчүүд их барихын оншилгоонд дэлхийд тэргүүлэх шинэлэг шийдлийг нэвтрүүлээд байна. Samsung Hera Z20 аппарат нь кристалл тунгалаг гайхалтай дүрсний чанартай. AI ашиглан зургийг 5D болгон автоматар боловсруулж илүү тод бодит дүрслэлийг үүсгэдэг. Мөн хэрэглэгчийн туршлагыг шин төвшөнд хүргэх тохируулсан шийдлүүдтэй бүх үе шатанд зориулсан эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн баялаг шийдлүүдийг агуулсан байна. За манай эмнэлгийн 25 оны 6 сард үйлдвэрлэгдсэн Samsung-ийн хамгийн сүүлд гарсан Z20 5D AI хойтой мөн 25 оны 6 сард бас үйлдвэрлэгдсэн V6 5D AI хойтой маа үзүүний хавдрын илрүүлэг хийдэг цэрэрэй аппаратны AI онцлогоо хийгдэж байгаа. За манайд жирэмсний 12-7 хоногт ургийн хоромсоомын дэлгэрүүлэг хийгдэж байгаа. За ургийн урагтай холбоотой эхо үзлэгүүд бүгд хийгдэж байгаа. За мөн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн дааврын өөрчлөлттэй холбоотой өвчин эмгийг оншилж, эмчилж үйлчлэг үзүүлж байгаа. Эмнэлгийн үзлэгийн цаг авах утас 7037 79 эмнэлгийн хаяг Шин Дархан Парк 5 3 хотхны 100-гийн 1-р байрны 1 давхарт дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн тоног төхөөрөмж шилдэг туршлагатай эмч нар найрсаг хамт олон танд үйлчилнэ. Даргиймдээ Дархан аймгийн нэгэн Ахмад настан зах дээр хаягддаг адууны ширээр чийг татдаггүй уловч эдлхүүн хийж худалдаалж байна. Тэрээр хямд үнэтэй чанаргүй пүүз гутал өмсөж эрүүл мэндээр охирж байгаа хүүхэд залуусыг харахаар сэтгэл өвддөг. Тиймээс уламжлал хэм маягаа дээдэлж эрүүл мэндэд ээлтэй чийг татуулдаггүй уловч эдлхүүн хийх болсон гэж ярьж байна. DBS хөдөлмөрч игэл нэгнийг сурталчилдаг уламжлалтай энэ удаад бид Дархан сумын 12 дугаар багийн иргэн үлзээ тогтохдоо уулзч байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За гавьяаныхаа амралтанд байгаа ч гэсэн зүгээр суулгуугаар та бүхний харж байгаачлан за Монгол төвний уламжлалт адууны ширээр эдгээр одоо хэрэгцээтэй эдлхүүнүүдийг хийж бүтээдэг юм мундаг хөдөлмөрч Ахмад насны төлөөлж байгаа байна. За та сайн байна уу? Хийж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулаарай. Манай дарханчуудад ямар онцлогтой бүтээгдэхүүнүүд байдаг вэ? За миний оломч бол энэ амьдралаас харахад манай хүүхэд залуучуудын 10 хүний 7-8 нь бол пүүз өмсөж байна. Энэ пүүз бол одоо хүний биед чийг татдаг бас тийм онцгүй. Энэ чийг татлаас юу яхын тулд бол миний бие бол бас судалгаа хийж бас нэлээд амьдрал дээр ажиглалт хийж явж байгаад энэ адууны шилбэний арьсаар эхэлж хийсэн. Тэгээд дараа нь шилбэний арьсаар хийгээд болж байна гэдэг ингэсэн чинь зах дээр адууны ширийг үнэгүй хайж байна. Тэгээд энийг өргөжүүлээд ерөөсөө энэ адууны ширийн уловч хийвэл энэ залуучуудад энэ эрүүл мэндэд нийгмийн хариуцлагын үүднээс хэрэгтэй мэ гэж ийм хийж байгаа. За үүнийхээ бол одоо би сая нарны хүүхдүүдэд юу хийж оны өмнө бол бүх хүүхдүүдийг яхажууллаа сайн санааны үүднээс ер нь энэ бол алстаа бол би ашигын төлөө хөөсөхгүй нийгмийн хариуцлагын үүднээс залуучууд одоо хүүхэд залуучуудын эрүүл мэндийн тулд бол энийг бол одоо ер нь үн хямдруулж аль болохоор үн хямдруулж олон түмэнд тараахал хүсэлтэй байна. За одоо хүмүүс гайхчихж магадгүй энэ одоо юу гэдэг те
хятадаас ирж байгаа ч юм уу пүүзүүднээс юугаараа ялгаатай учраас чийг татдаггүй вэ? Та энийг нь бас нэг юу гэдэг үндсэлтэйгээр тайлбарлаад хэлчихв үү те. За манай монголчууд бол арьс ширээ бол одоо дээр үеэс хойш одоо хүний үед маш зохимжтойгоор бол эдэл хэрэгл сурсан. Тэгээ энийг бол би одоо илдсэн. Энд тэгэхээр бол одоо зөвхөн өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд бол хагархаа тоосохоор энийг үрсээр хагаад гант хийгээд үрсээр хагаад нэмгрүүлээд тэгээд одоо ингээд зөөлрүүлээд ингээд хийж байгаамаа. А энэ дээр бол одоо ямар нэгэн хор юуны химийн бодис байхгүй. Одоо миний одоо зөвхөн одоо эхлэлийн үйл учраас юм байна. Дараа бол энийг бол механикжуулаад хийх юм бол одоо үйлдвэрлэлд нэмэгдэх. Өнөөдөр миний багаж бол одоо ердөө энэ хоёр байна. Тэгээ энэ хоёроор одоо тэгээд хийж юу гэж байна. Тэгээ энэ бол одоо олон түмнийхээ сайн сайхны төсвийн тулд одоо цаг нараа хайрлахгүй зүтгэлгээ гэж одоо хэлье. Та бүхэн худалдаалдаг вэ? Хаанаас худалдаа авалт хийх боломжтой вэ? зах зээлд гаргаагүй. Ер нь өөрийн үед бол би өөрөө зүгээр явж танилцуулмаар л явж байгаа. Зүгээр тийм дэлгүүр хоршоо алстай бол энийг бол өрхийн үйлдвэрлэлийг дэмжигслийн талаар ирэх 12 дугаар сард иргэдийн хуралдаа би тайлгнаж ямар амжилт орсон нь юу дэмж төр засгаарч яаж дэмжүү хөвний хөвж яаж чармалт хийв гэдгийг бас олон түмэндээ танилцуулъя гэж бодож байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ Дархан Уул аймаг дахь Монгол банкны хэлцээс бэлтгэсэн мэдээллийг үзүүлнэ. Төрөөс мөнгөний бодлогын талаараа баримтлах үндсэн чиглэл болон Дархан Уул аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсны дагуу нэгэн онцлог санамж бичиг байгуулагджээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадрыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан Уул аймаг дахь Монгол банкны салбар, Дархан Уул аймгийн боловсролын газартай хамтын амжилгааны санамж бичгийг байгууллаа. Энэ хүрээнд Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг сургагч багшаар бэлтгэх сургалт өнөөдрөөс эхэлсэн юм. Монгол Улсын хэмжээнд сургалтын хөтөлбөрт аль бие усаар сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олох хөтөлбөр дутагдaltaй байдаг. Иймээс энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Дархан Уул аймгийн Монгол банкны салбар за боловсролын газартай хамтраад бол энэ 12 сарын 3-ны өдөр санамж бичиг байгуулсан байгаа. За энэ хүрээнд бол төрийн мөнгөний бодлогын 2026 оны баримтлах үндсэн чиглэл 27 дугаар тогтоолын 2-3 дахь заалт гэдэг. Дархан Уул аймгийн засаг даргын 25-аас 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох, за эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх. Энэ хүрээнд орол бид нар Дархан Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарыгаа за энэ сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамруулах энэ ажлуудаас бол эхэлж байгаа. За сургагч багш бэлтгэх энэ хөтөлбөрт хамрагдсанараа за төрийн мөнгөний бодлогыг за энэ сургагч багшийн хөтөлбөрт хамрагдсан багш нар маань сургууль дээр хүүхдүүдийг бага ахуйгаас нь хэлж энэ эдийн засгийн суурь мэдлэг олгох. За мөнгөн төрөхтэй хэрхэн эмгцэгцтэй харьцах эдгээр мэдээллүүдийг бол олох зорилгоор энэ сургалтыг эхлүүлээд байна. За цаашдаа бол санамж бичгтээ бол хамтарсан сургалтууд хэлэлцүүлгийг зохион байгуулах. За сургалтын хөтөлбөрүүдэд шинээр нөгөө бизнес судалгаа тиймэрхүү хичээлүүдийг нэмэгдүүлэх гэдэг энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаад байна. Сургагч багш бэлтгэх сургалтанд Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төрийн өмчийн 15, хувийн хвшлийн 5 сургуулийн 25 багш хамрагдаж байна. Тэдэнд санхүүгийн ойлголт, чиг хандлага, мөнгө ба түүний ойлголт, хуримтлал ба хадгаламж, хувийн санхүү, төв банк гэж юу вэ? Хөрөнгө оруулалт, финтек ба криптовалют, санхүүгийн залилан лувр, банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллага их зэрэг суурь сэдвүүдийн хүрээнд Улаанбаатар хотоос өргөдөө ирсэн мэргэжлийн хүмүүсийн сургалтыг удирдан явуулж байна. Энэхүү сургалтаас сурч мэдсэн зүйлсээ багш нар сургууль тус бүртээ сурагчдаа түгээн дэлгэрүүлэх юм а. Түүмсийн мэдээллийн хэлбэр танд төрж байна. Дараагийн мэдээллийг үзүүлье. Дархан Уул аймаг дахь ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс нэгэн онцлог эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Баг хуралд эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудаараа өрсөлдсөн байна.
Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол орны ургамал газар тариалангийн шинжилгээ ухааны хөгжлийг дэмжих, судалгааны үр дүн хуваалцах, тулгамсан асуудлуудад шинжилгээ ухаанд суурилсан шийдэл гаргаж, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор Таримал ургамал компани, Буянт төв компаниудтай хамтарч 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлаар нийтдээ 50 гаруй илтгэлээс шалгарсан 16 шилдэг илтгэл хэлэлцэгдсэн юм а. Энэ хорлын одоо гол ашиглуулыг юу гэж харж байна гэхдээ зэрэг манай хүрээлэн бол 1963 онд байгуулагдсан. 60 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа хүрээлэн. Манай хүрээлэнгийн анхны одоо бүтээл 1965 онд ургамал газар тариалангийн хүрээлэнгийн бүтээл номер 1 гэж гарч байсан. Тэгээд тэрнээс бас 60 жилийн хугацаанд бид нар 34 бүтээл гаргасан байна. За өнөөдрийн энэ хурлын үр дүнгээр 35 дахь бүтээл маань ингээд гарна. Үндсэндээ хүрээлэнгийн бүтээлийн 60 жилийн одоо айн хүрээнд бас хийгдэж байгаа. Одоо ийм ажил. Тэгэхээр энэ өнөөдрийн хуралд хилцүүлэгдэж байгаа болон хэвлэгдсэн бүтээлүүд дээрээс сүүлийн жилүүдэд энэ ургамлын аж ахуй, ургамал хамгаалал, хүнсний одоо технологийн чиглэлээр хийж байгаа шинэ судалгаануудын үр дүн судлаачид одоо мэдэх, харилцан мэдээлэл солилцох, зовлмаар салбар дундын, салбар хоорондын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаанууд хийх ийм боломж гарна гэж харж байгаа. За дээр нь энэ хурлыг зохион байгуулахад газар тариалангийн одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа. Дээр нь одоо ургамал хамгааллын болон эрдэс бордоо одоо нийлүүлдэг ийм компаниуд бас ивент тэтгэгчээр оролцож байна л да. Манай Буянт компани, Таримал ургамал компани. Тэгэхээр энэ компаниуд бас цаашдаа Монгол улсын тариаланд баримтлах чиг хандлага, за магадгүй одоо шинээр оруулж ирэх бордоо ургамал хамгааллын бодисын чиг хандлагыг бас олох харах ийм ач холбогдолтой гэж харж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Буянт төв гэж компани байна. Одоо бид нэр үр үржүүлгийн тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулждаг. Нэг 7-8 төрлийн таримлын 10 орчим сортын үрийг тархины ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтарч одоо Монгол улсад нутагших шинжилгээ ухааны судалгааг нь бол манай хүрээлэн, үйлдвэрлэлийн судалгааг нь манай компани хамтран явуулж одоо олон жил болж байгаа. Судлаачдууд болон үйлдвэрлэх эрхлэгчдийн хоорондын холбоог сайжруулах, шинжилгээ ухааны үндэстэй газар тариаланг хөгжүүлэх, өр өгөөжтэй, өндөр ургацтай ийм сортуудыг шилэн сонгох, үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлд зориулсан өөрийн гэсэн тухайлбал шар урцгийн сорт, уурга гэх мэтчлийн энэ олон төрлийн судалгааг явуулж байгаа. Гарсан судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллаа явж байгаа ийм байгууллагууд байгаа маа. Манайх Таримал ургамал компани хүнсний ногооны үр, таримал бэлчээрийн үр, тэгээд ургамал хамгааллын бодис бордооны чиглэлээр ажилладаг компани байгаа. Мэргэжлийн агрономуудыг ажиллуулж байна. Манайх Монгол улсад шинээр нэвтрүүлж байгаа шинэ үр сортыг одоо энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр туршуулах, ургамал хамгааллын бодис бордоог мөн адилын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр турших чиглэлээр ерөнхийдөө хамтын ажиллагаатай байдаг. Манайх энэ дархны ургамал газар тариалангийн хүрээлэнгээр энэ жил шинэ 2 сортын үрн дээр хамтарж байгаа сортыг бүртгүүлэх, мөн биологийн гаралтай стресс тайлагч бордооны туршилтууд энэ хүрээлэн дээр явагдаж байна. Тэгээд өнөөдөр энэ манай туршиж байгаа бүтээгдэхүүнийг зарим үр дүнгуудыг хэлэлцүүлж байна. Тэгээд бид энэ эрдэм шинжилгээний хуралд бас ивент тэтгэгчээр хамтран оролцож байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар эл талбайн лоли өвчүүлийн зэргийг үнэлсэн дүн, чацаргааны шин сорт, зэрлэг анс жимсний зарим биологи идэвх нэгдлийн судалгаа, буудаан гурлыг гурвалжин будаагаар орлуулсан судалгааны үр дүн, Дархан ул аймагт тариалсан шар буурцгаар дүү пүүх хийх боломжийн судалгаа, таримал болон зэрлэг хөх далайн хэлсний зарим биологи идэвхийн харьцуулсан судалгаа гих зэрэг шилдэг илтгэлүүд хэлэлцэгдлээ. Хурал дээр бол маш олон эрдэмтдийн өөрсдийн судалгааны ажлыг бол хэлэлцүүлж байна. За үүнд бол ямар чиглэл байна вэ гэхээр одоо ургамлын аж ахуй, за газар тариалантай холбоотой, за мөн одоо хөрс, микробиолог, за тэгээд бас ургамлын генетик нөөц, за ургамал хамгаалал, за хүнсний технологи гэсэн одоо маш олон чиглэлээр судлаачид өөрсдийнхээ туршлага судалгааны ажлынхаа үр дүнг бол ингэж хэлэлцүүлж байна. Тэгээд цаашд манай эрдэмтэд бас энэ судалгааныхаа үр дүн дээр одоо тулгуурлаад илүү нарийн чиглэл рүү
энэ ажлаа бол гүнзгийрүүлж судлах тийм боломжтой тийм суурь нь бас тавигдсан юм байна. Шинжлэх ухаанд бас зөрчиллөө зориулсан юм залуу судлаачд байна. Тэгэхээр энэ бүх судалгааны ажил хийж байгаа энэ залуу бас судлаачдаас би бас юуны төрөнд бас баярлалаа гэж хэлье. Бас энэ шинжлэх ухаандаас өөрсдийнхээ хувь нүүрийг оруулж байна. За тэгээд цаашд нь бас ажлынх нь өндөр амжилт. Дархан уул аймагт тариалж байгаа 8 сортын одоо шар буурцгаас дүүпүү гарах боломжийн судалгаа сэдвээр илтгэл хэлцүүлсэн. За ер нь бол сүүлийн жилүүдэд энэ шар буурцгийн хэрэглээ бол дэлхийн нийтээр маш өргөн хэрэглэгдэж байгаа. За тэгээд ихэвчлэн одоо манай оронд бол импортоор орж ирсэн одоо шар буурцгийг бол хэрэгэлдэг. Тэгээд ийм учраас одоо эх орныхоо хөрсөнд тариалсан энэ шар буурцгаар одоо хэрэглээ болгох хүнсний технологид ашиглах боломжийг судалснараа бол энэ судалгааны бол давуу тал байгаа. За тэгээд энэ дээр одоо шар буурцгийн параметрыг одоо судлах юм суурь судалгааны төсөл хэрэгжиж байгаа. За тэгээд энэ дээр эхлээд бол үндсэн түүхийдүүдийнхээ одоо тариалалт тэрийг одоо нутагшуулах, за тэрэн дээрээ одоо физик химийн үзүүлэлт тийм ээ. За мөн одоо гений өөрчлөлт, амийн хүчлийн агуулмж зэргийг бол судлахыг зорж байгаа. За хэрвээ одоо үнэхээр энэ үр дүнтэй гарч ирэх юм бол хэрэглээндээ бид нэр эх орныхоо хөрсөнд тариалсан одоо шар буурцгийг авч одоо хүнсний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг л судлах ийм зорилгыг тавиал ажиллаж байна. Өнөөдөр хилцэгдэж байгаа буюу шилэгцэн 16 илтгэлээс шилдэг илтгэлүүдийг тодруулан шалгаруулсан байна. Дараагийн мэдээ. Дархуул аймагт өнгөрсөн 11 хоногийн хугацаанд л гэхэд нийтдээ 12 удаагийн галт төмөрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн учраас аймгийн онцгой байдлын газраас иргэдэд анхааруулах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Мөн 11-р сараас хойш цасан шуурганд төөрч алга болсон гэх 5 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн учраас цаг агарын сэрэмжлүүлэг мэдээгээ тогтмол авч байхыг иргэдэд зөвлөлөө. Мэдээллийг Дархуул аймгийн онцгой байдлын газрын дарга Хурандаа Алтанцөв хүргэнэ. За 2025 оны 12 сарын байдлаар Дархуул аймгийн хэмжээнд за зөвхөн объектын галт төмөрийн 167 одоогийн дуудлага мэдээлэл хийж ажиллаж байна. За энэ дуудлага мэдээллийн дийлийнх нь одоо иргэдийн хувийн хэмжээний орон сууц галт төмөр эзэлж байна. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галт төмөрийн та 7.8% буурсан боловч за өнгөрсөн 14 хоногийн хугацаанд бол эрс ихсчлээ. За энэ юунаас болж байгаа гэхээр нэгдүгээр төвдний үйлрэл эхэлж байгаа толгодуулан галгааны үйлрэл эхэлсэн. Өдөр шөнийн 24 цагаар галлаа эхэлсэн толгодуулан ялангуяа гэр хорооллын модон байшин Монгол гэрт гарч байгаа галт төмөрийн тоо сүүлийн 14 хоногт дийлийнх нь боллоо. За 14 хоногт 12 удаагийн галт төмөр гарсан одоо 10 одоо иргэдийн амны орон сууц гэр байшинд гарсан галт төмөр эзэлж. За эдгээрийн шалтгаан нөхцөлийг судлаж үзвэл дийлийнх нь дандаа бишин зуухны яндагийн сонголтоос гарсан галт төмөр байна. Тэгэхээр иргэд юунд анхаарах вэ гэхээр одоо энэ хүүтэрч байна. 24 цагийн галгаа ихсэж байна. Ялангуяа гэр бүлийн айл өрхөд нь галгаан дээр анхаарч хараа хяналтаа байлгаж за байшингийн яндангийн хамгаалтыг одоо шатахгүй материалаар хийж байнга хараа хяналтаа байлгав. Мөн эвдрэл гимтэлтэй бишин зух ашиг зайлсхийх. За мөн цахилгааны хэрэгслийг одоо алээлгүүл хангасан цахилгаан хэрэгсэл ашиглалтыг болон ухсралтын одоо норм дүрмийг хангаж ажиллах шаардлагатай байна. За үүнтэй холбогдсон галт төмөрийн тоо их ихсэж байна. Тийм учраас иргэдэд онцгой анхааруулъя. Энэ гэр байшингийнхаа галаа илүү байдлыг хангаж яндан зуухныхаа аюул байдал өдрөөр шалгаж байгаа гэдгийг анхааруулмаар. За мөн одоо цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан за энэ хүүтэрч байгаатай холбогдуулан цасан шуурга, цас орж байгаатай холбогдуулан бас ард иргэдэд анхааруулхад цаг агаарын байгууллага, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн тухай ажиллаж цаг агаарын мэдээ мэдээлэл сонсож ялангуяа мал бүхий иргэд энэ цаг агаарын байгууллагаас гарсан мэдээ мэдээлэл дагаж за цашин шуурга цас орно гэсэн мэдээлэл авсан тохиолдолд одоо малаа ороор бичээлэх, бага насны хүүхдийг хараа малд явуулахгүй, хөгжлийн бэрхшээлтэй хяналт тавих гэдэг энэ олон энэ мэргэжлийн байгууллагаас өгж байгаа заавар зөвлөмжийг хангаж ажиллаач гэж уриалсан байна. За үүнийг хийгээгүйс болж одоо өнгөрсөн 11 сарын сүүлээр болсон цас шуурганы үеэр одоо төөрч алгуулах дуудлага 5 удаа ирсэн. Энэ дээр бага насны хүүхд малд явуулсан, малаа хол бичээ шуурганд төрсэн гэх мэдээлэл хийж байгаа. Тийм учраас иргэд өөрсдөө бас хариуцлагатай байж мэргэжлийн байгууллага, цаг агаарын байгууллагаас өгж байгаа мэдээ мэдээлэл тухай бүр сонсож түүний дагуу одоо ажиллаж байхыг онцгой анхааруулж байна.
Одоо үзэгч та бүхэндээ хөтөлбөрийн уламжлал ёсоор Дархан улс Сэлэнг төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл танилцуулъя. Төвөмбөсийн иргэд та бүхэнд орой бүрийн 19 цагаас бэлтгэн хүргэдэг Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн маань ээлжид шинэхэн дугаар энд хүрээд өндөрлөлөө. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Маргааш энэ цагтаа эрг уулзцаая үзэгчдээ. Баяртай.